Гүтгэлэг няцаалт. Орон нутагт дэд үтсийн бодлогод өөрчлөлт оруулж, хямд үнэтэй чанартай дулааныг говьалтан иргэдэд өгөх гэсний төлөө эрдэт үйлдвэрийн 49% хууль бус хувьчлалыг шалгах ажлын хэсгийг аглаж ажилласныхаа төлөө түүнийг хилам, гүтгэлэг, дайралт нөмөрсөн он жилүүд байлаа. Том манан бүлэглэл цаашлаад орон нутгийн тэр дундаа говьалтан жижиг манан бүлэглэл энэ бүхнийг зориудаар зохион байгуулж орон дэсгүй гүтгэлгийг их хурлын гишүүн арднаас идэд тогож нэр төрд нь удаа дараалан халдаж байсан. Гүтгэлэг няцаалт. Тэрээр монголчуудын сайлын үнэ гэгдэг эрдэнэт үйлдвэрийн 49% хувьчлалыг шалгах ажлын хэсгийг ахалсныхаа төлөө хууль бус хувьчлалыг буцааж монголчуудад үлдээх ажилд оролцсныхаа төлөө орон дэсгүй гүтгүүлсээр явна. Говьалтан ард иргэд хамгийн үнэтэй мөртлөө найдваргүй дулаанаар хангагдж олон жилийг ардаа үзсэн. Энэ байдлыг өөрчлөх хэн төлөө арднаас ид тууштай явж ирсэн. Гэтэл мөн л орон нутгийн бүлэглэлийн дайралт гүтгэлэгтэй тулгарсаар тэдэнд алтан ард иргэдийн эрх ашиг огт чухал биш, зөвхөн хувийн эрх ашиг чухал. Гүтгэлэг няцаалт. Улсын хурлын гишүүн арднаас эдийг шударгажилсны төлөө Эрдэнэтийн 49%-ийг хувьчлалд оролцогсод орон нутгийн манан бүлэглэлийнхэн хэд хэдэн зохиомол гүтгэлэг тарааж олон нийтийн сэтгэл зүйг төөрөгдүүлсэн. Гүтгэлэг бүрт ямар нэгэн тайлбар хийгээгүй. Хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагуудаас албан ёсны тайлбар, ажлын хэсгийн танилцуулга зэргийг бичгээр авч анх удаа олон нийтэд хүргэж байна. Гүтгэлэг 1. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах үед хон хилцэх хугацааг өөрчилж хуулийг баталсан гэдэг асуудлаар арднаас эд гишүүнийг буруутгадаг. Эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр гаргасан бичлэгийг тавиад л эрүүгийн хуулийн хон хилцэх хугацаатай холбоол тавьж явах жишээ нэ. Хон хилцэх хугацааг хэрэг шийддэг шиг эрүүгийн хуулийн тэдийг үндэслэж гэж шүүх шийддэг. Гэтэл эрүүгийн байцаан шийдэх хуультай холбоод тэрэн дээр явсан оролдооны танхимын бичлэгийг тастаж аваад тавьсан байх жишээ нэ. Тэгэхээр хамгийн газрын тодорхой ажлын хэсэг гараа шалгаад холбогдлоо гэсэн бичиг цаас нь бол гарсан. Улсын хурлын тамгын газраас албан тайлбарыг хүргүүлж байна. Энд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг бусад материалыг судалсны үр дүнд энэ хуулийн төслийг улсын хурлын гишүүн арднаас эд санаачлаагүй байна гэсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг ерөнхий нэрийн бичгийн дарга Улсын сайхны гарын үсэг ирснийг та бүхэн харж байна. Мэргэжлийн хяналтын газар хилцээний дарга нарт толбогдох хэрэг 2018 оны 10 дугаар сард хэрэг нээгдэж шалгасан. Харин эрүүгийн хууль тэр дундаа хон хилцэх асуудал дээр хэрэгээс өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 17-нд батлагдсан байдаг. Тийм болохоор буруутгаж гүтгээд байсан хон хилцэх хугацааг өөрчилсөн гэдэг нь огт хамааралгүй болж байна. Хэрэг хон хилцэх хугацааг богиносгосон биш утгасан гэж яриад байгаамаа. Би энэ талаар ерөнхий прокуратта, ерөнхий шүүгчтэй, авилгалын даргатай, цагдаагийн даргатай бүгдээрнтэй ярьсан. Та нар энэ хуулинд орсон өөрчлөлтийг далимдуулж луур хийж байгаа. Хэзээ шүүхийн шийдвэр гараагүй байхад яллагдагчаар татна гэж байдгүй маа. Гэдгийг хэлсэн юм аа. Хон хилцэх хугацаа наашлуулсан энэ эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн хүмүүс бол ажлын хэсгээ гэдэг нь одоо арднаас эд хийсэн алга дарам цаасаар хуурахгүй гэж дахиж битгий удлаарай. Би үхэхээр чи үхэх гэж битгий яриа. Инээс хойш түүнээс цааш энэ ажлын хэсгүүдийг энэ том хуулиудын ажлын хэсгүүдийг сайн үнээр хариуцуулахгүй бол мэдэхгүй юмныхаа дайсан гэж хүн энэ хуулиудыг алах юм байна. Ажлын хэсэг Нимбаатара би чамаас дахиад хүсье. Би чуулган дээр бол нарийн ширийн юм сэрий гэж үтчихсэн. Одоо боли энэ байнгын орон дээр хэлчих. Үүнээс хойш түүнээс цааш хийсэн бол хийсэн, хийгээгүй бол хийгээгүй гэдгийг чин шударгаар хэлээд сууччих. За юу. Би бол баримтыг ч бас урдаас ч үзүүлнэ. Ажлын хэсгийг ч за юу. Тэгэхгүй микрофоноо зургтийнхан ингэ шахацсан учраас би чамайг хэлсэн юм аа. Би танаа өрөөнд яваад орё гэж хэлээд ийм худлаа юм яриад гараа юм шүү дээ. Тэгж хэрэггүй. Нэг арьсандаа нэг амьдраад нэг өгөх хэрэгтэй. Солигддог тэмдэг шиг ингэж наанаа нэг гарч цаанаа нэг гарч олон янзын хээтэй амьдраад хүн хэрэггүй шүү дээ. Гүтгэлэг 2. Улсын хурлын гишүүн арднаас эдийг мэргэжлийн хяналтын ерхий газрын баяр сайхны авилга хэл хахуулын хэрэгтэй холбон буруутгадаг. Энэ авилгатай тэмцэх газар нь прокурор нь шалгаад тагнуулын байгууллагын ч орсон. Энд дээр шалгаад
Энэ дотор бол энэ арднаас идэгч хүн байхгүй байна. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой бүтэглэг. Тэр хэрэг толбогдсон хүмүүсийн гэр орноос хураагдсан гэдэг байгаа дэвтэр ном тэр юм дотор арднаас идэд аяад одоо тэдийг өгдөг гэдэг юм байна. Тийм дотор тийм нэгч үгүйсэг байхгүй гэдгийг албан ёсоор чуулганы танхимд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах газрын даргыг нь хэлсэн бичлэг нь бол байж байгаа шээ. Баяр сайхан нь авсан хэл хахуулуулгоноос тэдэн хувийг өглөө гэсэн тэмдэглэл үйлдсэн. Тэр нь арднаас ид гишүүн гэж мөн л нийгмийн сүлжээнд цацагдах болсон. Тэгвэл авилгатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга тэрүүн комиссар Баасан Ямын гарын үсгтээ албан ёсны хариу бичгийг ирүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлэгдсэн баяр сайхан аз заяанаар толбогдох эрүүгийн хэрэгт дээрх утга бүхий тэмдэглэл, мэдээлэл илэрч шалгагдаагүй гэдгийг ирүүлжээ. Тийм учраас энэ нь мөн л орон дэсгүй гүтгэлэг байсан нь албан ёсоор баталгаажсан. Албан ёсны хариу хэл. Тэр мэрэгжлийн хяналтын байцаагч нартай арднаас ид мөнгө төгрөг холбоотой мөнгө юу гэдэг буян түмэн. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах газрын дарга. Одоо буян түмэн даргаас энэ хариултыг албан ёсоор авах шүү дээ. Тэгэхгүй бол энэ чуулганы танхим дотор арднаас ид одоо гэмт хэрэгтэн болж шүү дээ. Хэвлэлээр явуулсан нэг ийм имийг өөрсдөө явуулсан юм хэн явуулсан мэдэхгүй ийм имийг барьж одоо чуулганы танхимд ийм ярьж байна. Тэгэхээр би энэ буян түмэн даргаас албан ёсны хариултыг авах шүү дээ. Тэр энэ хэдгээр микрофон байна. Тэр микрофоны нүгээр албан ёсоор хариултын нүгээр арднаас ид үнэхээр байгаа бол би энд өнөөдөр өргөдлөө өгөөд татгалзаа тэр шалгуулдаг газар чи явъя. Байхгүй бол байхгүй гэдгийг нь хэл. Яг ихтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулаад тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан танилцуулгын хүрээнд үз танилцсан. Тэр хүрээнд бол энэ аяг ихчид ахуулын мөнгнөөс хувь хэмжээ өгж исэн гэсэн тухайн асуудал тэмдэглэл тухайн хэрэгт илэрч шалгагдсан асуудал байхгүй байна лээ. Гүтгэлэг 3. Их хурлын гишүүн арднаас идийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбож буруутгадаг хэсэг бүлэг бий. Хаа хамаагүй хүмүүсийг заавал наалдуулж буруутан болгодгийн жишээ энэ болж байна. Одоо дөрөвдөх үеийнх юм манай ээжийн аавын дүүгийнх нь хүүхдийн явуулж байгаа бизнес төр юмтай холбоотой юмыг арднаас идийг холбож тайлбарладаг. Арднаас ид энийг авцсан юм шиг явдаг. Тэр бол жижиг дунд үйлдвэрийн газар ажилладаг найзтайгаа хамтарч байгуулсан компаниараа дамжиж зээл авсан. Байнга л зээл авч зээл төлж ингэж амьдарч ирсэн 13-4 жил. Би тэр хүүхдтэй чинь тэр нэвтрүүлгийн дараа бол тухтай сууж ярилцсан бас. Ямар өчтэй юм бэ гэдэг. 13-4 жил энэ чиглэлд хөдөө аж ахуйн чиглэл бизнес хийж байгаа юм л залуу байлээ. Энд бол ямар нэгэн тийм хамаарал бол байхгүй. Энд чинь айл 2009 онд үүсгэн байгуулагдсан компани. Би ганцаараа ч эзэмшдэггүй 5 найзтайгаа нийлээд хөдөө аж ахуйн чиглэлийн компани байгуулсан. Тасралтгүй 11 жил үйл ажиллагаа явуулж ир чиглэлийнхээ яамтаа тасралтгүй ажиллаж ир зээл тусламж үйл авч ир. Энийн нэг жишээ бол тэр дижилийн бодлогын гэрээ юм. Арднаас ид гишүүний хувьд бол манай бол холын хамаатан. Тийм ажил төрөл ярих, бизнес ярих хэмжээний бид нар бол тийм ойр дотны хүмүүс л биш. Тийм болохоор тэгж хард сэрдээд байх ямар ч шаардлага байхгүй. 2010 оноос хойш л жижиг дунд үйлдвэрлэлээс их баг хэмжээний зээл авчихсан. 2012 онд ихэд л JICA олон улсын байгууллагаас 400 сая төгрөгийн зээл авчихсан. 2013 онд Азийн хөгжлийн банкнаас тэрүүн төгрөгийн зээл авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2014 онд 888 төслөөс хүртэл 2 тэрбум төгрөгийн зээл аваад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. 2015 онд одоогийн аж үйлдвэрлэлийн яам буюу одоогийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжих сан гэж байсан. Тэндээс тэрбум 900 сая төгрөгийн зээл аваад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн банкус санхүүгийн байгууллагаас 30-аас нийслэлийн зээлийн үйлчилгээ авч ир аж ахуйн нэгжид бол байдаг л зүйл. Энэ бол хэн нэгэнтэй хард сэрдээд байх шаардлага байхгүй. Манай ангийн хүүхдэр жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх санд ажилладаг. Тэрнтэй хүртэл хардаал гэсэн. Хариулсан ингээд манай нэг хамаатны ах байна. Тэрнтэй хүртэл хардаал гэсэн. Ингээд байх шаардлага байхгүй. Энэ бол зээл. Зээл бол тодорхой хэмжээний процесстэй. Зээлийн шаардлага, санхүүгийн шаардлага хангана гэж байна. Барьцаа хөрөнгийн хангалт гэж байна. Авсан зээлээрээ тухайн төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж ирүү гэд бас шалгуур үзүүлэлтүүд байна. Энэ хөдөө аж ахуйн салбар бол оруулсан хөрөнгө нь бол илүү ээж идэг.
гарт баригдж идэг, нүдэнд үзэгдэж идэг ийм л салбар. Энэ зээлийг хариуцагч нь гэж байна. Хариуцлагатай. Энд чинь цаг хугацаа гэж байна. Иргэн төлөх. Барьцаа хөрөнгийн асуудал гэж байна. Ийм асуудлууд байгаа. Түүнээс хэн нэгэнд хамааруулах ямар шаардлага байхгүй. Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Хашбаатарын гарын үсэгтэй. Авилгатай тэмцэх газрын албан ёсны хариу бичигт Арднаас эд гишүүний гэр бүлийн гишүүд хамаарал бүхий этгээдүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гих аж ахуйн нэгжүүдийн үүсгэн байгуулагч хувь эзэмшигчээр бүртгэлгүй хамааралгүй болохыг тогтоосон байна. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд ямар ч хамааралгүй мөн л гүтгэлэг болж таарч байна. Гүтгэлэг няцаалт. Улс төрийн зорилгоор юунд ч хамааруулж, юунд ч гүтгэж болдгийн жишээ дээрх үйлдэлээс харагдаж байна. Өнгөрсөн 4 жилээр элдв хил ам жижиг сажиг зүйлийн төлөө явахаасаа илүүтэй би энэ алтайхны өмнө амласан амлалтуудаа биелүүлэхийн төлөө бол чин сэтгэлээс зүтгэсэн энэ цэвэр усыг, энэ замыг хөшөө эрчим хүч бүтээн байгуулалтын сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэдэг энэ үнэхээр орон нутагт амьдарч байгаа ард иргэдийн хүндэн хэрэгцээтэй байгаа тэр бүтээн байгуулалтын ажлыг хийдэхин төлөө бол чимгүй цаг хугацаагаар зарж явсан. Элдв жижиг гүтгэлэг хараарийн араас хөөцөлдөж тэрний араас тэгж хөөцөлдөж явах цаг хугацааш надад байгаагүй. 2 сонголт байсан. Эсвэл тэр муу юмыг дарж тэдэнтэд байлдад тэмцэх гэж явах, эсвэл энэ үндсэн амлсан амлалтаа хэрэгжүүлэх. 2 сонголтын өмнө бол байсан. Тэгээд үндсэн зорилго бол ямар ч байсан ард түмэндээ хэлсэн ажлаа хийж хэрэгжүүлээд очиход болох байхаа. Миний амьдрал болоод миний хөрөнгө орлогын мэдүүлэг, миний ашиг орлого нэмэгдээ томроод одоо ингэсэн юм нэгч байхгүй. Яг л байдаг газараа байдаг, байранда байдаг, холоо идээд байгаагаар л байж байгаа. Эдсэн ирүү хөв хайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг. Эрх ашиг улс төрийн хожоо хайсан нэгний гүтгэлэгт их хурлын гишүүн Арднаас эд ийхүү албан ёсны хариу тайлбарыг хуулийн хүрээнд хүргэлээ. Зөвөр өрсөлдөж нэгнээ худал мэдээллээр харлуулахгүй байх нь улс төрийн жинхэнэ өрсөлдөөн байдаг юм а. Гүтгэлэг няцаалт.